Орших уу? Эс орших уу? Асуудал энд л байна. Намайг зовоох тавилантай цогцолт бүхнийг тэсэн төвчгөн оюун санаанд минь нийцэх хэрэггүй. Эсвэл өөрийн амийг элд баринд савчиж энэ эргэлзээг нэг мөсөн таславал яасан юм? Өгвөл мартвал тэгээд л гүйцээ. Үхэл гэдгийг зүрхний энэлэл бие махбодын төмөн гачаал зовлонгийн эцэн гэж мэдвэл боллоо шүү дээ. Хүсвштэй зориг биш гэж үү? Өөхөх, мөнх нойрсох, унтах, зүүдлэх асуултын хариулт энэ. Энэ биений санамж дурсамж үгүй болсон тэр хүйтэн нойронд ямархан зүүдлэгдэх бол тайлбар нь энэ. Энэ эргэлзээ бидний зовлон хэдэн жилээр сунгаж байгаа юм шүү дээ. Эрен үеийн дарлал, хавчигдал, завхай хүмүүсийн доромжлол, тэнгийн явуулгаас болж тоогдоогүй түлхэгдсэн хайр, эрхтэн дархтны ихэрхэл, өчүүхэн амьтдаар цэгнүүлэх ёстой асар их гавья. Энэ бүгдийг элдний ганцхан хатгалтны мөсөн шийдэж чадах байхад хэн үгэн тэрнийг дэвчих хүлээ дээ. Данж үхлийн дараа юу болохыг мэдэхгүйгээс болж үнэндээ нэг ч хүн эргэж ирээгүй тэртээс эмээж мэдэхгүй юм руугаа оргож зайлсанд орвол мэддэг зовлонгоо эдэлснэн дээр гэдгүйсэн бол хэн ингэж амьдралын дааж давшгүй зовлон давтаж шаналж байхсан билээ. Ийм бодол биднийг эргэлзүүлж, мананд төөрүүлж, саруул ухааныг минь бүдгэрүүлж, хулчхар болгож, төрлөх зоригийг маань мохоож, альва ирүүн зүйл, санаачлаг, талаацыг амжилтгүй болгож, яг бүтдгийн даваан дээр нураадгийн. Харанхуй, бурангүй хүний ертөнц.